Монгол Улсын их хурлын дарга Зандахүгийн энх болдод засгийн газрын гишүүн гадаад хэргийн сайд Пүрэвсүрэн өнөөдөр Монгол улсаас зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын их хурлын тогтоолын төслийг өргөн барьлаа. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын үзэл баримтлалын үзэл санаа болон засгийн газрын 2012-оос 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн Монгол улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Энэ хүрээнд Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн Монгол улстай дипломат харилцаагүй 45 улсад Монголын талын сонирхлыг албан ёсоор Монгол улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан удаа дараа уламжилсан байна. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 32 улстай дипломат харилцаа тогтоогод байна. Манай дипломат харилцаа тогтоох саналыг 5 улс Токио дахь элчин сайдын яам болон Нью-Йорк дахь байнгын төлөөлөгчийн газраараа дамжуулан зөвшөөрч хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байгаа болохыг гадаад хэргийн сайд тогтоолын төслийг өргөн барих үеэрээ Улсын их хурлын даргад танилцуулсан юм.